За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр Бутай улсад ирээд буцаачдын адил тэдний амьдралын хэм маягийг жинхэнэ утгаар нь ойлгуулж ад жаргалын мэдрэмжийг өөрийн биеэр мэдэрч болох Бутай улсын Перм хаусын талаар бага мэдээлэл өгье гэж бодлоо. Бутай улсын Перм хауснууд нь шавар болон чулуугаар баригдсан байдаг бөгөөд нэг ширхэгч хадаас ашиглагын гэдгээр онцлогтой байдаг. Гадны хийцлэл маш өнгөлөг, уран гоё хийцтэй бөгөөд Бутай улсын уламжлалыг шингээн барьсан байдаг. Энд Перм хауснууд нь зүгээр нэг байшин биш, харин Бутаны өнгөрсөн ба өнөөгийн соёлын огцлцлын амьд музей гэж хэлж болдог. Энэхүү байшингийн хувьд гэвэл 300 гаруй жилийн өмнө баригдсан бөгөөд 5 дахь үе нь үе залгамжлан амьдарч байгаа. Тэд уламжлалтаа хадгалж үлдэхийн тулд өвд эзэнхээ эдэлж хэрэглэж байсан бүхий л эдлүүдийг яг хэвээр нь авч үлдээд одоогоор музейн үзмэг шиг хадгалсан авч явж байгаа нь сонирхолтой санагдсан. Тэр үед мал аж ахуй эрхэлж байх үедээ байшингийнхаа нэг давхарт нь малаа ашиж хомолдог байсан бөгөөд харин 2 болон 3 давхарт нь өөрсдөө амьдраад хамгийн дээд хөтлийн давхрыг агуулгын зорилгоор ашигладаг байсан. Тухайн үед бизнес газар нь байшингийнхаа ладаан байдаг байсан бол одоо орчин үед метро басан гэж ярьж байсан. За тэгээд та энэхүү уламжлалт Перм хаусын хонж үзнэрээ гэрээ эзэдийн арын хоолыг нь онцлж бас өөрөө хамтдаа хоол хийж үзэх бас боломжтой байдаг. Бас заримдаа ногооны талбайд нь ажиллаж ногоо хураах, мөн хөр мас санаад үзэх бас боломжтой байдаг. За тэгээд энэхүү Перм хаусын барьж авахтаа мөн Бутайчдын бахархал болсон бас ном сумаар харуулж үзэх бас боломжтой байгаа. За энэ нэг айлын та бүхний Бутай тооны орой болсон хэсэг байна. Нэгэрээ гэж урьж байна. Манай эзнэр та уламжлал ба орчин үеийн хослолоо зурсан. Жинхэнэ 5 дахь өдрийн Дээр юм баярлалаа. тооны толгой шиг ингээм